За баярлалаа. Юуны өмнө бас энэ ажлын хэсэгт одоо орж ирж байгаа гишүүдтэй талархал илэрхийлье. Бас энэ их чухал асуудал. Тэгээд энд ач холбогдол өгж бас ажлын хэсэгт орж ажиллах хүсэлтэд илэрхийлсэнд талархаж байгаагаа илэрхийлье. За та бүхэндээ нэг товчхон их цаг авахгүйгээр богинохон мэдээлэл хүрэхийг хүсэж байна. Тэр бол юу вэ гэхээр Хилэн чанадах монголчуудын зөвлөл гэж байгууллага байдаг. Энэ Хилэн чанадах монголчуудын зөвлөл их хурлд нэг хүсэлт явуулсан. Тэр хүсэлтээ явуулахдаа надад хаягалж явуулсан байгаад байгаа. Энэ бол нөгөө би бас өмнө ерөнхийлөгчийн одоо соёл шашны бодлогын зөвлөхөөр ажиллаж байх үед Хилэн чанадах монголчуудын зөвлөлтөд бас хамтран ажиллаж байсан. Тэр одоо шалтгаанаар одоо бас энэ ажилд намайг бас жоохон ойрхон байх болов уу гэдэг үүднээс надад хаяглаад нэг хүсэлт ирүүлсэн. Тэр нь бол юу гэхээр Хилэн чанадах монголчуудын эрх ашигыг хамгаалах их хурлын лобби буюу дэмжих бүлгийг байгуулж өгөх ийм хүсэлт ирүүлсэн. Энэ бол онны өмнөх үйл явдал. За энэ хүсэлтийг нь хүлээж аваад бас сонирхож ажиллах гишүүдэд мэдэгдсэний үндсэн дээр одоогоор бол 19 гишүүн гар үсэг зураад лобби бүлэг, дэмжих бүлэг байгуулагдсан. За ингээд дэмжих бүлгийн одоо анхны хуралдааныг бас хийсэн байгаа. За энэ хуралдааны нэг талд нэг ийм хуралдаан болсон. За тэгээд энэ Хилэн чанадах монголчуудын зөвлөлөөс бас энэ ажлаа лобби бүлгээ намайг ахлах ийм санал ирүүлсэн. Энийг одоо бас яг лобби бүлгийн гишүүдэд танилцуулаад гишүүдийн дэмжснээр миний бие одоогоор энэ дэмжих бүлгийг ахлан ажиллаж байгаа юм аа. За энэ хүрээнд бас нэлээд бас ажлууд бид нэр одоо төлөвлөөд бас эхнээс нь хийж эхэлж байгаа. За яг энэ ажлыг одоо мөн цахим бодлогын инновац цахим бодлогын байнгын хороо мөн дэмжин ажиллаж байгаад би бас онцгойлон талархал илэрхийлмээр байна. 2025 оны 1-р сарын 14-ний өдрийн байнгын хорооны хуралдаанаар Хилэн чанадах Монгол иргэдийн төрийн захин үйлчилгээ ийм Монголио системийг ашиглах боломж, за захимаар сонгуульд оролцох эрхийг хангах талаар сонгуулийн ерөнхий хороо үндэсний дата төв болон ийм Монгол академиас одоо мэдээлэл хийсэн байгаа. За энэ мэдээллийн үндсэн дээр бид нэг ажлын хэсэг гаргах нь зүйтэй юм байна гэдэг ийм одоо шийдэлд хүрсэн. За энэ ажлын хэсэг нь бол Хилэн чанадах Монгол иргэдэд төрийн үйлчилгээний нэгдсэн ийм Монгол системийг хүртээмжтэй болгох, захимаар сонгуульд оролцох, эрхийг хангах боломжийг судлан санал дүгнэлт танилцуулах шүү. Тэгэхээр ажлын хэсгийн үүрэг бол судлаад санал дүгнэлт одоо боловсруулах хэмжээнд одоо чиглэл бүхий ажлын хэсэг гарсан. За мөн энэ ажлын хэсгийг одоо надаар ахлуулад явж байна. За энэ ажлын хэсэгт маань сая бас гишүүд нэмэгдэж орж байгаа тухай танилцууллаа. За яг энэ хүрээнд ажлын хэсэг маань одоохондоо эцлэн одоо байгуулагдаж хурлаа микрофон нэмж өгнө. За баярлалаа. Тэгэхээр энэ хүрээнд бид нэр ажлын хэсгийнхаа удирдамж болоод ажлын төлөвлөгөөг боловсруулах шатанд явж байна. Энэ 7 хоногт ажлын хэсгийг хуралдуулъя гэсэн арай бичиг цаасанд бэлэн болоогүй байгаа учраас эх 7 хоногт хуралдуулахаар нэгд бас гишүүд маань одоо бас эцлэгдэж нэр нь тодорхойгүй байгаа учраас ажлын хэсгээ эх 7 хоногт хуралдуулъя гэж бодож байгаа. За энэ эх 7 хоногийнхаа хуралдаан дээр бид ажлын хэсгийнхаа одоо удирдамж болоод ажлын төлөвлөгөөг танилцуулж гишүүдээсээ санал авах ийм бодолтойгоор төлөвлөж байна. За түнчлэн яг энэ хүрээнд бид нэр мөн одоо энэ ажлыг дэмжин ажиллах одоо хуучин бол дэд ажлын хэсэг гэж нэрлэдэг байсан юм байна. Одоо бол дэд ажлын хэсэг гэдэг нэр томьёог хараахан хэрэглэхгүй байгаа юм байна. Тэгэхдээ одоо энэ ажлыг дэмжин ажиллах одоо бүрэлдэхүүнийг одоо бас бид төвлөрүүлж зохих байгууллагууд руу хүсэлт илэрхийлсэн байгаа. Жишээ нь гадаад харилцааны яам, миний баланкн дээр явж байгаа. Гадаад харилцааны яам, захин хөгжил инновац харилцаа холбооны яам, сонгуулийн ерөнхий хороо, тагнуулын ерөнхий газар, улсын бүртгэлийн ерөнхий газар, ийм Монгол академи, үндэсний дата төв, кибер аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба, үндэсний аюулгүй байдлын зөвлөл гэсэн газрууд руу одоо ийм ажлын хэсэг байгуулагдаж байна. Энэ ажлын хэсгийн ажил дэмжлэг үзүүлэх зорилгоор энэ чиглэлээр ажиллаж байгаа хүмүүсээ одоо дэд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оруулан одоо хамтран ажиллаж одоо хүнээ өгнө гэсэн ийм албан бичиг одоогоор явуулчихсан бүрэлдэхүүн байгуулах гэдэг байж байна. За нэгэнтээ байгуулагдсны дараа бол энэ бүрэлдэхүүндээ чухам ямар одоо асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар дараагийн ажлууд хийгдээд явах ийм төлөвлөгөөтэй байна. За баярлалаа.